Санаач юм юм тав хүн энэ өдрийн минь дүрья. Хэрэн сүм 2 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Батцэрэг байна. За миний хувьд өнөөдөр тав хүнд өөрийн одоо эрсэн хэрэг шалгалт бэлтгэх сэдвийн хүрээнд улс төр сэдвийг сонгосон байна. За улс төр гэж юу вэ? Улс төрийг тодорхойлох эрдэмтэд улс төр хүмүүсийн амьдралд хэрхэн холбогдох вэ? Гэх зэрэг асуудлуудыг бол улс төрийн хүрээнд ярьдаг. За улс төр гэж юу вэ? Төр гэж юу вэ? Улсын хил гэж юу вэ гэсэн асуудлаас улс төрийн тухай ойлголтыг эхлүүлж ярих нь зүйтэй байна. Улс төр гэдэг бол бие даасан тусгаар тогтносон улс юм буюу төрийн хэргийг шийдэх явдал юм аа. Хүнд угаасаа эрх мэдэл рүү тэмүүлдэг чанар оршдог гэж Карл Ласвелл гэдэг эрдэмтэн нэгэнтэй гэсэн байдаг. Эртний грекийн эрдэмтэн философч улс төрч Платоны гэсэн төрөлт ёс бол хүн төрөлхтний өмнө төвөгт ёс юм аа. Төргөө улс улсгүй төр гэж байхгүйтэй адилаар төрөөс гадуур хүн амьдрна гэсэн ойлголт огт байхгүй юм. Түүний шав Аристотель нь улс төрийн шинж ухааныг үүсгэн жинхэнэ утгаар мөндөссөн үдэл санааны хувьд дэвшүүлэн гаргаж ирсэн энэ байдлаарч улс төрийн шинж ухааны загалмаас эцэг гэж нэрлэгдсэн байдаг. 16-аас 17 дугаар зуун хүртэл улс төрийн шинж ухааны улгэр домгийн хэлбэр миф гэсэн хэлбэртэйгээр олгосон ирсэн байдаг. Аристотель үзэхдээ улс төрийн өдрөд хамгийн сайн төрөл аристократ буюу засгийн хэв маягийн төр бол хамгийн сайн гэж үзсэн байна. 19-р зууны сүүлд 20-р зууны ихэнхэд улс төрийн шинж ухааны орчин үеийн хэлбэр хэв маяг руу шилжин орж ирсэн. Дээрхийг нотлох хэд хэдэн баримтуудаас дутахад 1881 онд Анугийн Колумбийн коллежид улс төрийн шинж ухаанаас бол анхлан байгуулагдсан. 1903 онд Анууд анхны улс төрийн шинж ухааны мөнх холбоо ассоциац байгуулагдав. Үйл ажиллагаа явуулж гисэн байна. 1857 онд Анугийн төс коллеж анхны улс төрийн шинж ухааны танхим байгуулагдсан байдаг. За энэхүү зураг бол одоо тухайн улсын тус төрийн байдлыг илтгэж байна. За улс төр гэж юу хэлэх вэ гэвэл дараах ойлголтуудыг бол дурдж олно. Улс төрийн институт, улс төрийн объект, улс төрийн сонирхол, улс төрийн соёл, за улс төрийн хөдөлгөөн гэх зэрэг зүйлүүд орно. За улс төрийн эрдэмтэн судлаа Францын улс төр судлаач Брогийн үздснээр бол улс төр зорилт тодорхойлох түүнийг нийгмийн хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргаж арга хэмжээ авч яадаг нь улс төрийн бодлого юм аа гэжсэн байдаг. Мөн улс төрийн хүмүүс болон улс төрийн байгууллагуудын засгийн эрхийн төлөө тэмцэл болж байдаг гэж тодорхой хүрээ гэж хэлж байна. За арын өргөн утгаар авч үзвэл Америкийн судлаач Карл Ласвелл нь хин юу хязээ хэрхэн олж авч тэмцэл гэж тодорхойлсон байна. За Италийн сэтгэж Маквили улс төр гэдэг бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын арга хэрэгслийн цогцмон гэж үзсэн. Дэвид Истон. За Дэвид Истон улс төр нь нийгэмдэх үнэт зүйлсийг эрх мэдэл тулгуурлан хуваарлан байршуулах үйл байдлаа гэж хэлсэн байдаг. За Германы улс төр судлаач Макс Вебер улс төр бол эрх мэдэлд оролцох түүнийг хуваарлахад нөлөөлөхийн төлөө эрмэлзэн тэмцэх явдал төр улсын дотор хүмүүсийн олон янзын бүлгэлийн бүгдийг хамарсан онцлогтой. За эдгээрээс зүйл өргөн утгаараа улс төрийн дараах асуудлыг тусан харуулж байдаг. Явц утгаараа мөн энэ байна. За ингээд улс төр хүн хоёр хэрхэн хязээ холбогдохыг жагсаал зулаа үйл ажиллагааны үед холбогдно. Төвчгийн аргагүй хойшлуулшгүй улс төрийн түвшинд хүний амьдралын олон асуудлыг төр нэгэн зөвшөөрлийн зөксөнгөө гэсэн тодорхойлсон байдаг. Дээрээс бүх нийтийн хамаарч улс төрийн шинжтэй болдог. Ийм учраас улс төр одны хамаарсан шинжтэй болдог. Хинч түүнээс ангид байж чаддаг бай. Төрхөөсөө масуур хогтглаа. Хүний бүхий л амьдрал улс төрийн ангид байх боломжгүй. Улс төр бол хүний хэрэгцээ шаардлага юм аа. Баяад бүхэн улс төрийн мэдээлэл болох нийгэмд эзэж буй байр суурийг үүсгэх, илүү танин мэдэх хэрэгцээг илүү хангах, төрийг байгуулахад ухамсартай хандах асуудал юм аа гэж нэг талаар бас хэлж болж байгаа юм аа. Эртний грекийн сэтгэж гүн ухаантай Аристотель хүн бол улс төрийн амьтан гэж үзсэн. За ингээд дараа нь бид нэр энэ дээрх сэдвийн хүрээнд дараах одоо тохироо тестүүдийг одоо ажиллах боломжтой байдаг. Ингээд энэ өөрийн боловсруулсан дараах тестүүдийг ингээд боловсруулсан байна миний хувьд. За ингээд цааш дуу суралцагч нар энэ тестийг бас ажиллаад дээрх одоо онлайн агуулгын хүрээнд судалсныхаа дараагаар хүүхдүүд бол амжилттай суралцах боломжтой гэж бас харж болж байгаа маа. Ингээд идэвхтэй орсон сонссон та бүхэндээ баярлалаа.